За сайн байцгаана уу та бүхний өдрөнд хүргэе. За өнөөдөр болохоор зэрэг 2 шинэ тааруу үзэр авсан. Улмаа дэлгэсээ. Би тэгээд дэлхийг хүлээж авсан. За тэгэхээр нэг нь болохоор зэрэг энэ Tarot of the Divine гэдэг үзэр байна. Энэ болохоор зэрэг яг нэг fairy tale male folklore мөр гэдэг бидэн шүү дээ. Анд амьдсан яриа үлгэр зэргээр хийгдсэн тийм одоо тааруу үзэр байгаа. За нөгөөх нь болохоор зэрэг яг oracle үзэр байгаа. За Gentle of Chaos гэдэг үзэр байна. За ингээд Gentle Chaos гэдэг за Pocket Oracle гэдэг ийм oracle үзэр байгаа. За тэгээд ямар ч байсан эхлээд юу яа? Oracle үзрээс эхэлчихье гэж бодож байна. Яаж байгаа вэ гэвэл энэ oracle үзэр маань айгүй хөрхөн яаж яадаг? Жижигхэн хөрхөнтэй. За тэгээд удахгүй дахиад юу маань орно. Тэнгүү тэрэн дээр ингэж одоо ашиглагдах хөрхөн модон юмтай. За тэгээд бас ингээд гайдбуктэй ийм хөрхөн oracle үзэр байна. За тэгэхээр одоо The Wedding the Roses ч юм уу тий The Shows, Safe Place мэдчихлээ. Одоо Oscar's Wife юу гэсэн юм бол тоо. За тэгээд энэ болохоор зэрэг яг өөрөө ийм бага the folklore одоо жишээл King of Cups чинь лоо гэтлээ. Тэгснэ одоо энэ бас нэг юм лээ чан. Энэ юу л ааш. Охин л ааш. Дэлбэтэй охин. Өдтэй жигүүртэй охин. Энэ хоёр одоо чөтгөр болон борхон хоёр нь. За тийм magician гэсэн чинь бүрхэн нэг орс охин байх шиг байна. За эндээс бол Монголыг яг олж чадах болов гэж мэдгүй байна. Энэ ямар амар юм. Ямар амар. The Fool гэсэн чинь нөгөө Siren. Five of Sports чинь Egypt юм тэр. Тэгэхээс ийм сонирхолтой. Энэ дээр дахиад Egypt шүү. The Sun гэсэн чинь нөгөө Sun God биш үү? Judgment гэсэн чинь нөгөө юу вэ шүү? Юу лээ мог химлээ үгүй сүм үгүй Tower гэсэн чи Rapunzel шүү дээ. Вау. Энэ аюул сонирхолтой юм гоё үзэр байна. За тэгэхээр энэ үзрөөрөө одоо удахгүй мэргээ хийх болно. Тэр мэргийг одоо үзэрэй гэж хүсье. За oracle үзрөөрөө болохоор зэрэг дараад хийж байгаа их сайхан нартай өдөр мэргийг хийх болоо. За тэгээд энэ маань бас яг ингээд хөрхөн гайдбук дээр за энэ folklore нь бас яг юу гэдгийг бас ингээд тайлбарлалцсан. Одоо жишээлбэл саяны нөгөө нарыг ингээд харагдав тий. Tower гэсэн чинь Rapunzel гэж байгаа байхгүй. Sun гэсэн чинь Sun God-ра Princess Kaguya, Sister Alyosha and brother Ivanushka. Sister Alyosha, brother Ivanushka. Russian. Sun Wukong биш дээ. Вау. За ерөөхдөө бол нэг юм их байна. Тэгээд энэ хөрхөн тарот үзэр өгсөн хоолндаа маш их баярлалаа. Энэ тарот үзрүүд нь одоо нэг кинэ та бүхэн дэрэг маань
хүлээн авч болох нь сонирхно. Сайн бацгаана та бүгний өдөр мэнд хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ийн дараагийн ээлжид нэгэн хүзрэн мэрэг маань үргэлжилж байна. Дараад мэрэгүүд үргэлжилж байна. За тэгэхээр энэ дугаараараа би юу үзье гэж шийдсэн бэ гэвэл таны өмнөх амьдрал буюу past life те өнгөрсөн өмнөх амьдралдаа та яг ямар хүн байсан бэ? Та яг яаж одоо ямар шуухан амьдарч исэн бэ? Тэрнээс ямар үйл хөдлөл хийсэн бэ? Тэр үйл хөдлөлөөс чинь болоод яг одоо яг танд юу тохиолдож байгаа вэ гэх энэ сонирхолтой сэдвээр хийхээр шийдсэн байгаа. За тэгээд би сая дөрөв 3 одоо сонголт гаргаж ирсэн. Нэг нь болохоор зэрэг энэ phobias, love life, trust and faith гэд энэ 3 байгаа. Та бүхэн энэ 3-аас аль нь илүү их ингээд тань руу татагдчихээн тэрийг сонгоход ерөөдөө болно. За тэгээд 1 2 3 гэд ингэж явчих болно. За маш удаан ерөөсөн нэрэг хийгээгүй удсан. За тэрэндээ уучлалт хүсье. Тэгээд өөрөө ямарч исэн найзуудаагаач тэгж нэг юм мэргэлэхгүй үйлчлүүлэгч авахгүй бас нэлээ юм үүрэндээ хичээндээ орсон тийм байла. За тэгээд үүрнээсээ гараад ирлээ өнөөдөр. За тэгээд та бүхэн дотроо сайхан төвлөрж байгаа энэ 3 сонголтоос аль нэгийг сонгорой. За нэгдүгээр үзрэг сонгосон хүмүүс маань урьдчилантай тавтаа морилно. Та бүхний сонгосон үзэр маань phobias буюу айдсууд гэдэг энэ үзэр байлаа. За тэгээд энэ болохоор зэрэг таны өнгөрсөн амьдралын яг ерөөхий одоо зан чанарын амьтан л гэсэн үг л дээ. Одоо spirit animal буюу сүнсний амьтан. Одоо өнгөрсөн амьдралд та ийм одоо амьтны сүнстэй байсан гэсэн үг л дээ. Отер болго гэсэн үг. За тэгээ энэ болохоор зэрэг таны өмнөх амьдралын тань ерөөхий амьдрал байгаа. Энэ болохоор зэрэг өнгөрсөн амьдрал тань яг энэ амьдралд яг яаж нөлөөлөд байна вэ гэдгийг харуулсан. Энэ болохоор зэрэг яг танд бүх зөвлөгөөнүүд юу байна вэ гэж өгдөг харуулсан гэсэн үг. За phobias буюу энэ сугалсан энэ хүзэр маань болохоор зэрэг юу вэ гэвэл ер нь бол айдас. Тэгэхээр танд одоо маш их айдас байдаг бөгөөд тэр чинь өөрийн чинь амьдралд маш их ингээд блок болоод байдаг гэсэн үг, хаагаад байдаг гэсэн үг. Таныг одоо амьдрах ёстой, хүрэх ёстой зүйлсээс чинь ингээд блоклоод байдаг, хаагаад байдаг гэж ойлгож болно л доо. За тэгээд яг та ямар нэгэн зүйлийг хүслээ гэж бодоход тэрий чинь ерөөдөө маш их ингээд хойшлуулад тэгээд идэг юм байна. Тэгэхээр танд ер нь маш их олон төрлийн одоо айдсууд байж болно. Одоо жишээлбэл надад бол би ингээд жижигхэн давчууд зайнаас айдаг. Одоо зарим хүмүүс болохоор зэрэг маш их олон үнэтэй газраас айдаг тохиолдол байдаг. Тэнгүүд одоо жишээлбэл та маш их олон үнэтэй байдаг
олон газараас айдаг бол тэр чинь таны ямар нэгэн тийм одоо өөрөж хүслээр амьдруулахаас хойш татаад байна гэж ойлгож болно. За тэгээд эдгээр тэр нөгөө нэг айдсыг чинь яг үндэс учир нь өнгөрсөн амьдралтай жоо холбоотой гэсэн. Өнгөрсөн амьдралд чинь ямар нэгэн тийм зүйл болсон болохоор та тэр зүйлсээс айдаг болсон гэж ойлгож болно. Одоо жишээлбэл давчуу зайнаас айдаг бол давчуу зайнд ингээд өнгөрсөн байдаг ч юм уу тийм нэг тиймэрхүү зүйл бас байж болно гэдгийг хэлдэг жаа. Тэгээд өөрийнхөө одоо зүгүүдээ сайн манаж чадах юм бол яг энэ айдас чинь яг хаанаас бас их эхлэлтэй зэргийг бас ойлгох боломжтой гэж ер нь бол үздэг юм байна. За тэгээд spirit animal буюу таны сүнсний амьтан чи юу байсан бэ гэвэл болго байсан байна. Болго гэж ирдэг лүү, халиу гэж ирдэг лүү. Халиу л багт тийм халиу ч. За ерөөд бол энэ амьтан маань усны нэрхтэй. Тэгэхээр өнгөрсөн амьдралдаа нэлээд устай ойрхон газар байсан ч юм уу тий далаа тэнгистэй ойрхон газар байсан байх магадлал өндөртэй байна. За тэгээд нөгөө нэг хөрхийн юм уншсан чинь тэр нэг отрууд чинь унтахтаа бинийгээ гараас ингэ барьж унтдаг тэгээд хэлсэн. Тэрнтэй холбоотойгоор бас их та ингэ өнгөрсөн амьдралдаа юм хайраа олсон ч юм уу тийм байсан байж магадгүй. Яг love of my life гэдэг тэрийг олсон байх магадлал өндөртэй юм байна. За тэгээд отр нь болохоор зэрэг өөрөө аз жаргалыг илэрхийлдэг. За тэгээ хүүхдийн хөгжилтэй зан чанарыг илэрхийлдэг юм байна. За тэгээд эргэлзэх, санаа зовох, үл итгэх ямар нэгэн тийм зүйлгүйгээр шууд ямар нэгэн шийдвэрийг шууд гаргаж чаддаг тийм энерги илэрхийлдэг юм байна. Тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг энэ нь зүгээр л хүүхэд чиг сайхан хөгжил дөрөө гэдэг бас их илэрхийлдэг. Тэгэхээр яг өнгөрсөн амьдралтай яг юм байсан гэсэн үг. Маш их баяр жаргалтай хүүхэд шиг гинэн цайлган тийм байсан байх магадлал өндөртэй байна. За тэгээд нэг юм үдэшлэг, цэнгэн тэр бүх зүйлсэд ингээд дуртай. Тэр нь одоо ч гэсэн ирэхэд бол бас яг ажиглагддаг байх магадлал өндөртэй. Тэгтээ бас яг ингээд жоохон тэнэг шийдвэр гаргах ч юм уу тийм байдалд хүрсэн байх магадлал бас яг өндөр байна. За тэгээд full of love буюу хайр, инэрлэр дүүрэн тийм хүн байсан байх магадлал бас яг өндөр байна. За тэгээд цаашдаа яг таны амьдралыг ингээд харахад за Knight of Wheels, 3 of Wands, 5 of Wheels, за Knight of Wands, за тэгээд King of Wheels болон 2 of Swords. За Wheel гэж ингээд дараалаад гараад ирсэн байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь Emperor гэх үгээр гарч ирсэн. За тэгэхээр өнгөрсөн амьдралдаа яг би сая энэ Otter дээр хийсэнчлэн яг буруу сонголт хийсэн байна. За буруу сонголт хийснээс болоод та ерөөдөө бол хөрөнгө мөнгөө ер нь бол алдсан байх магадлал өндөртэй байна. Та зовж олсон нэг одоо мөнгөө буруу шийдвэр гаргасан үндсэн дээр байх болгоцсон байх магадлал өндөртэй. За тэгээд нэлээ их хүсэл тэмүүлэл ихтэй, алсын хараатай. Тэгтээ бас яг айгүй тийм бодлогогүй шийдвэр гаргадаг тийм хүн байсан байх магадлал өндөртэй байна. За тэгээд нас ахихийн хэрээр айгүй ухаан суусан, айгүй хатуутсан, айгүй хүйтэн ч юм уу хүйтэн хүндий төрлөн хүн байсан байх магадлал бас яг өндөртэй байна. За тэгээд энэ хүү нөгөө нэг мөнгөн дээр гаргасан асуудал буюу мөнгөн дээр гаргасан буруу шийдвэр дээрээ тулгуурлаад та яг айгүй ингээд хөдөлмөрлөж чадсан байна. Маш их ингээд шаргуу хөдөлмөрсөн байна. Тэгсний үндсэн дээр яг ингээд өөрийнхөө хүссэн амьдралаар бас их өндөрсөн байх магадлалтай. За тэгээд бас нэг зүйл нь хэтэрхийх нөгөө нэг жоохон юм парти
үдшилэг цэнгүүнд бас яг оролцсон тийм нэг юм хинэггүй, доолхоргүй тийм амьдралаар бас яг амьдэрсэн байх магадлал өндөртэй юм шиг байна гэж эндээс гарч ийн. За тэгэнгүүт тэр энэ амьдрал маань таны одоогийн амьдралд яг яаж нөлөөлөд байна гэхлээр Seven of Cups, Six of Cups. За тэгээд чинь шүү. The Hanged Man гарч ирсэн. За тэгээд The Lovers доош харсан. Энэ дээр бас The Lovers доош харсан. Тэгээд Nine of Wands басыг доош харчлаа. Тэгээд Two of Cups басыг ингээд доош харчлаа. Ace of Swords басыг доош харчлаа. За тэгэхээр өнгөрсөн амьдралдаа айгүй хийм буруу шийдвэр гаргаад исэн чинь энэ амьдралд ч гэсэн ер нь бол тэр чинь гарч ирж байна. Энд буруу сонголтын үзэр гарч ирсэн. Энд бас буруу сонголтын үзэр гарч ирсэн. Одоо энэ амьдралдаа магадгүй та хайргүй хүнтэйгээ хамт байж магадгүй юм шиг байна. Нэг ингээд хүчээр яг тэр хүнтэйгээ хамт байгаа ч юм уу. Эсвэл яг ингээд ерөөсөө сонголтгүй болсон болохоор тэр хүнтэйгээ хамт байгаа ч юм уу. Тиймэрхүү тохиолдол бас яг байж магадгүй. Тэгээд яг өнгөрсөн амьдралдаа хин нэгний сэтгэлийг бас яг шархлуулсан байх тохиолдол ихтэй байна. Тэрнээс болоод яг одоогоор яг хайраа бас яг зөв яг олж чадаагүй. Энэ яг айдас нь болохоор зэрэг ерөөдөө бас яг шийдвэр гаргах тал дээр айдас бас байж магадгүй. Эсвэл хайрын тал дээр айгүй хийм айдастай байна. За тэгээ ямар нэгэн зүйлийг нэ дуусах төхөөд ирэнгүүт маш их юм айдаг ч юм уу. Нэг ирээдүгээс бас ингэ жоохон айдаг айдас биш байдаг юм шиг байна. Тийм зүуд мүднээс бас ингэ айдаг юм шиг. Тийм зүйл бол эндээс ажиглагдаж гарч ирлээ. Одоо болохоор зэрэг ерөөдөө бол буруу шийдвэр гаргаад байгаа. Хайрын тал дээр бас буруу шийдвэр гаргасан. Дандаа буруу шийдвэр гаргадаг нөгөө bad at love гэдэг шүү дээ. Хайрын тал дээр жоохон ингээд муу өөрийн хажууд хин нэгэн байхад ерөөсөө ингээд харж чадахгүй буруу шийдвэр гаргацдаг тийм тохиолдол эндээс бол харагдаж байна. За тэгээд бас нэг зүйл нь энэ дээр нөгөө нэг жоохон хүйтэн хүндий гэж хэлсэнчлэн яг одоо ч гэсэн жоохон хүйтэн хүндий байх гэдэг юм шиг байна. Хэдийгээр хурц ухаанд ч гэсэн энд Ace of Swords гарч ирсэн бол энэ дахиад Ace of Swords гарч ирсэн. Тэгэхээр энэ хүйтэн хүндий байдал болон нөгөө нэг үг хэл яриагаа зэгцлэх, үг хэл яриагаа мэдэж хэлэх зэргийг сурах хэрэгтэй юм байна. За тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг Lovers үзэр доош харж гарч ирсэн гэхлээр буруу шийдвэр гаргаад байна. Яг ингээд яг юу зөв юу буруу гэдгийг яг өөрөө мэдж байгаа байж ич маш их буруу шийдвэр гаргаад байдаг. Тэр нь болохоор зэрэг таны найзтай холбоотой яг за би энийг сонголоо гэхэд ирээдүйд нөгөөт нь хэлжүүл яана гэдэг ч юм уу тий. Би яг энэ зүйлийг ингэж гаргалаа, ингэж явлаа гэхэд энэ нь бусдад яаж ингэж одоо бусд хүмүүс юу гэж бодох вэ гэдэг ч юм уу те яг ингээд маш юм олон төрлийн нөгөө айдас байгаад байгаа болохоор айдас чи яг өөрөө дарамт болж ирээ таныг өөрийн чинь хориглоод байгаа л гэж юм бол эндээс бол гарч ирж л байна л та. За тэгээд бас нэг бүх зөвлөгөө гэвэл болохоор зэрэг яг та яг өөрөө энэ айдастайгаа нүүр тулах хэрэгтэй гэдгийг бол эндээс гаргаж ирж байна. Ямар нэгэн айдас байлаа гэвэл тэрнтэйгээ нүүр тулаад тэрнийхээ төлөө ингэж тэмцэх хэрэгтэй. Зүгээр ингэ суугаад байх биш. Та ерөөд бол яг одоогоор нэлээд юм зүгээр суусан ингэ зогсолтын байдалтай байгаад байгаа байхгүй юу? Judgment хүзэр доош харж гарч ирж байна. Тэгэхээр judgment хүзрийг дээшээ гарч ирэхэд бол та яг ямар нэгэн зүйл айдастайгаа нүүр тулж ингэж сэрж дээшээ босох хэрэгтэй гэсэн. Одоо энэ болохоор зэрэг яг ингэж авсанд хүсэн хүмүүс байсан. Хүсэн хүмүүс яг өөрсдөө яг нөгөө тэр дээдлийн авсныхаа тагийг ингэж түлхээ тэгээ гарч ирж байгаа байхгүй юу? Ерөөдөө бол тэгэхээр ингэж байгаа учраас яг та өөрөө хичээл зүтгэл гаргаж дээш ингэж гарч ирэх хэрэгтэй гэдэг бас эндээс хэлж байгаа.
Seven of Pentacles үзэр гарч ирсэн болон Eight of Swords үзэр гарч ирсэн хоёр нь хоёулаа таныг яг ингээд зүгээр суугаад байгаа хэрэгтэд илэрхийлээд байгаа. Одоо жишээлбэл та энийг юу байдیں۔ Ямар нэгэн зүйлээс зүгээр л маш их айдаг, зүгээр л маш их ингээд дургу болвол тэрнийг эсрэг тэмцээч. Яагаад тэмцэж болтгүй юм бэ гэдгийг бас яг илэрхийлээд байгаа маа. За Five of Swords болохоор зэрэг яг юу хэлж ийнэ гэхлээр магадгүй энэ донд яг хайртай хүний чинь өөр найз чинь болоодсон байх тохиолдол байгаа юм шиг байна. Яг таны хайртай хүнийг найз чинь ингээ аваад тэг үйлчлсэн ч мөн тий. Тиймэрхүү тохиолдол бас яг ингээ байж магадгүй. Эсвэл яг та буруу шийдвэр гаргахад чинь таны итгэдэг хүмүүс яг үндэ баярлж исэн. Яг ингээд гэсэн үг. Тэгэхээр ингээд хүнд итгэх ёстой вэ гэдэг бас яг ингээ аваарсан мэдэрэй гэдэг жаа. Яг яагаад гэвэл энэ нөгөө гинэн энерги энэ дээр явж исэн. Болохоор бас яг хитрхи гинэн итгэмтгий байгаад иж болохгүй шүү гэдгийг бас илэрхийлж байгаа. За Hierophant нь болохоор зэрэг юу илэрхийлж байгаа вэ гэхлээр өөрийгөө educate yourself буюу өөрийгөө хөгжүүл. Өөрийгөө боловсралтай болов. Ихтэй сургалт үс. Ном гош, философи мэдлэг ихтэй бол гэж зэрэг илэрхийлдэг байхгүй Hierophant нь. Тэгэхээр яг өөрийнхөө ухаан тал дээр илүү хөгжүүлээд ирэх юм бол та энэхүү айцтайгаа нүүр тулахад илүү амар байх болно гэдгийг хэлж байгаа юм байна. За тэгээ Justice үзэр доош гарч ирнэ гэхлээр юу хэлж байгаа вэ гэвэл тэнцвэргүй байдлыг илэрхийлээд байна. Тэнцвэргүй байдал гэдэг нь болохоор зэрэг таны амьдрал одоогоор тэнцвэргүй байгаа учраас та тэнцвэрт нь авчрахын тулд энэхүү айцтайгаа нүүр тулах хэрэгтэй. Тэнцвэрт нь авчрахын тулд та айцтайгаа нүүр тулах хэрэгтэй гэсэн үг. Тийм байна. Ерөнхийдөө бол яг ингэж харагдлаа. За одоо болохоор зэрэг шаваар хаяад үзцгээе. Өгцгөлгүй дахиад шаваар үзцгээе. 7 дугаар гэр Үхэр Сатурн. Нэг хайрын тал дээр кармик зүйл байгаад байна гэдгийг дах юм. Гэрлэлтийн тал дээр кармик харилцаа бас байж магадгүй гэсэн зүйл бол байна. Гэхдээ кармик харилцаа гэдэг нь тийм муу утгаараа биш л дээ. Та яг өмнөх тэр хүндээ жоохон муу зүйл хийсэн болохоор энэ амьдралдаа та сайн зүйл хийхин тулд тэр хүнтэй уулзсан л гэдгийг хэлж байгаа юм. Тийм болохоор гэрсэн гэдэг бас илэрхийлж байгаа гэсэн үг л дээ. За бас яг энэ донд хитрхи жоохон өөрийнхөө зөрүүд хүн байгаа бол тэр бүх зүйлийг жоохон ягаарай, болоорой. Хитрхи ганцаараа бүгдийг ингэж туулна, хитрхи ганцаараа ингэж явна гэсэн тийм үзэл бодолтой байгаад байгаа шиг байна. Зарим тохиолдолд босод хүнтэйгээ одоо босод хүмүүстэй яриад босод хүмүүстэй тэр зовлонгоо ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг хуваалцахад тэр хүмүүс таны зовлонг шууд ингээл шидэд өгчихгүй ч гэсэн таны зовлон ойлгох нэмгэлж өгнө шүү гэдгийг бас илэрхийлж байгаа юм байна. За тэгэхээр нэгдүгээр үзэгч туулсан хүмүүст маш их баярлалаа. Энэ хүрээд манай уншлага дуусж байна. Хувийн уншлага авах бол бид нээлттэй байгаа манай Instagram хуудас руу бичээрэй. За тэгээд дараагийн уншилтаараа түр баяртай олзъя. Түр баяртай.
За 2 дугаар үзрэг сонгосоос маань уншлагатай тавтан мөрөлнө. 2 дугаар үзрэг маань энэ Love Life буюу хайрын амьдрал тийм хайрын амьдрал гэсэн үзрэг байлаа. За тэгээд энэ үзрэг болохоор зэрэг яг таны өнгөрсөн амьдралыг чинь spirit animal буюу сүнсний амьтан өнгөрсөн амьдралдаа та яг ийм сүнслэг амьтантай байсан гэсэн үг. За тэгээд энэ үзрэг болохоор зэрэг таны өнгөрсөн амьдралын чи ерөнхий байдал. За энэ үзрэг болохоор зэрэг танд өгж байгаа одоо өнгөрсөн амьдрал чинь яг одоо яаж нөлөөлж байгаа вэ? Тэ энэ өнгөрсөн амьдрал чинь танд нөлөөлөх нөлөө нь яг одоо юу болж байна? За танд өгж байгаа зөвлөгөө юу вэ гэж эндээс бол ингээд харагдаж байгаа. За тэгээд Love Life буюу энэ хүзэр нь яг өөрөө одоо таны үлгэж байгаа одоо гэрэлсэн тэр хүн чинь таны хэд хэдэн өнгөрсөн амьдрал хамт байсан байна гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр хэд хэдэн наснда илүү хамт байсан байна. Айгуу сонирхолтой. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг Love Life гэхлээр хайрын амьдралд өнгөрсөн хайрын талбарт гэх юм уу хайрын хувьд та өнгөрсөн амьдралдаа нэг юм зовлон үтсэн болохоор яг одоо хайраас айдаг байж магадгүй гэдгийг бас яг илэрхийлж байгаа. Тэгээд зүрх сэтгэлээ жоохон ингээд хаацсан хаалттай тийм байлгадаг байх магадлал өндөртэй байна. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг нэг юм нэр хүндтэй хамт байсан байх магадлал өндөртэй гэдгийг бас илэрхийлж байгаа. За тэгээд бас нэг зүйл нь заавал нэг нэг одоо романтик хандрагч байгаад алтгүй зүгээр таны дүү чинь юм эсвэл яг гэр бүлийн зүгээр гишүүн эсвэл найз чинь хүртэл яг таны өнгөрсөн амьдрал хин нэгэн байсан байна гэдгийг илэрхийлдэг гэж ойлгож болно. За vulture нь болохоор зэрэг бүр тас гэсэн үг л дээ. Таслах. За тэгээд тас нь болохоор зэрэг бүр тэнцвэрийг бариулдаг, тэнцвэржүүлдэг тийм амтан байхгүй юу? Ягаад гэвэл байгаль дэлхийн одоо ингээд хог хаягдлыг цэвэрлээд дахин ингээд тэнцвэржүүлдэг гэж юм бол ойлгож болно. Ерөнхийдөө бол цэвэрлэгч гэж ойлгож болно. Одоо та тэгэхээр аливаа нэгэн зүйлийг цэвэрлэдэг хүн байсан байж болно. Тэгэхээр тэр нь болохоор зэрэг магадгүй сэтгэл зүйч ч юм уу те. Сэтгэл зүйч чинь аливаа хүний бодол санааг цэвэрлэдэг шүү дээ. Тэгэхээр тийм одоо сэтгэл зүйч байсан байж болно. Эсвэл яг амар сайн гэрээ цэвэрлэдэг хүн байсан байж болно гэх юм уу. За тэгээд яваа нэгэн тийм бохор хэний ч хийхийг хүсдэггүй тийм бохор ажлыг хийдэг хүн байсан байж болно. Бусдын одоо тийм болохайг одоо олонд дэлгэхгүйгээр цэвэрлэдэг ч юм уу тийм арын албаны хүн байсан байх магадлал өндөртэй. За эсвэл таныг маш их ингээ хүмүүс дутуу өмдөлдөг байсан байх магадлал өндөртэй байна. За тэгээд маш их мэрэгэн ухаантай түрэмгий тийм нэг тийм мэрэгэн ухаантай түрэмгий агрессив гэдэг чинь түрэмгий. За тэгээд драматик буюу жоохон тийм драма ихтэй тийм хүмүүс байсан байх магадлал өндөртэй байна гэж ойлгож байна. За тэгэхээр ийшээ ингээд таны өнгөрсөн амьдралын чи ерхий байдлыг харуулсан. За тэгэхээр Nairo Pentecost доош орсон, Wheel of Fortune for Once, Ace of Pentecost доош орсон, Nairo Pentecost доош орсон, Ace of Wands доош орсон, Six of Swords дээш орсон байлаа. За тэгэхээр өнгөрсөн амьдралдаа ерхэд бол эндээс ингээ хэлэхэд таны нэлийн юм цэвэрлдэг, арын албанд ажилдаг тийм хүн байх байсан магадaltaй гэж хэлсэндээ.
Тэгэнгүүт та болохоор зэрэг яасан бэ гэвэл ийм гэрлэлттэй холбоотой ажил хийдэг байсан байх магадлал өндөртэй байна. За тэгээд ийм цэвэр, цэмцгэр, хэнцэр байх дуртай болохоор ийм маш ийм цэвэрлэх дуртай байсан байх магадлал өндөртэй. Нэлээд ийм азтай хүн байсан байна. Тийм болохоор яг тэр аз нь одоо ч гэсэн яг үргэлжилж явдаг байх магадлал өндөртэй. За тэгээд бас нэг зүйл нь гадаад руу их аялдаг, аялалтай холбоотой ажил хийдэг, ийшээ тийш аялдаг нэг юм остой холбоотой ажил хийдэг байсан магадлал өндөртэй байна. За тэгээд аливаа зүйлийг бас ингээд тууштай хийж чаддаггүй, тийм төвчээргүй бас яг хийсэнчлэн түргэн ууртай хүн байсан магадлал өндөртэй байна. За тэгээд цаашаа явах юм болвол аливаа нэгэн тийм шин санаа орж ирэхэд тэрийг ерөөсөө бусдад хэлдэггүй, хуваалцдаггүй. Тэгээд өөртөө ч бас яг нэг юмш тэгж хуваалцдаггүй байсан болохоор хэрэгжүүлдэггүй байсан магадлал өндөртэй байна гэж эндээс бол харагдлаа. Эсэс За тэгж харагдчихээн. За одоо болохоор зэрэг таны өнгөрсөн чинь энэ амьдралд яаж нөлөөлөд байна гэвэл Six of Cups, Page of Swords доош харсан. The Fool, The Lovers, Ace of Wands, The Magician, Two of Cups, Eight of Wands гэх үзэр гарч ирлээ. За одоо болохоор зэрэг өнгөрсөн амьдрал чинь та айгуух ингэж хайр хүсдэг хүн байж магадгүй юм. Эсвэл яг өнгөрсөн амьдралдаа хүнд маш их сайн тусалсан болохоор энэ амьдралдаа нэг юм яг ингэж жинхэнэ хайраа олсон байх магадлал өндөртэй. Тэгээд ер нь бол нэлээд юм soul mate-ийн төвшөнд бинээ ойлгодог тийм хайраа олсон байх магадлал өндөртэй. Тэгээд бас нэг зүйл айгүй хөрхөн гэж айгүй сонин санагдчихээн. Тэр нь яг сайн нэгдүгээр хүзрэг уншихад яг энэ дэр буюу яг өнгөрсөн амьдралыг одоо яаж нөлөөлж ийнэ гэсэн чи Six of Cups хүзрэг гарч ирсэн. Тэгэд одоо ч гэсэн дахиад энэ Six of Cups хүзрэг гарч ирлээ. Хоёулаа ингэ Six of Cups хүзрэг гарч ирсэн. Яг өнгөрсөн амьдралыг асуухад өнгөрсөн амьдралыг хүзрэг гарч ирлээ. За одоо болохоор зэрэг та яг өнгөрсөн амьдралдаа эхлүүлээгүй зүйлээ шинээр эхлүүлэхийг хүсэж байгаа юм байна. Танд ингэ шин санаа гарч ирлээ гэхэд тэрийг ингээд хэрэгжүүлдэг. Ямар нэгэн зүйл болохоо байлаа гэхэд тэрийг шууд ингээд үйл хөдлөл аваад ингээд болгож чаддаг. За тэгээд бас нэг зүйл нь нэлээд юм чадварлаг болсон байна. Маш их юм хурдан үйл хөдлөл авч чаддаг, нэлээд юм чадварлаг болсон байна гэж ойлгож болж байна. Өнгөрсөн амьдралынхаа алдаан дээрээ тулгуурлаад одоо ингээд алдаа гарахгүй хичээдэг юм байна. За танд өгж байгаа зөвлөгөө гэвэл юу вэ гэвэл Star доош харсан, King of Cups доош харсан, Six of Swords, за Seven of Wands, Ace of Pentacles, за тэгээд Four of Cups. За та гадаад явахыг төлөвлөж ивэл гадаад явах юм байна. Одоогоор бол жоохон цаг нь биш байх магадaltaй. Гэхдээ цаг нь болохоор ер нь бол явна. Одоо болохоор зэрэг та илүү карьераа хөгөөд байгаа ч магадгүй юм шиг байна да. Илүү өөрийгөө хөгжүүлээд байгаа ч юм уу эсвэл яг тийм байна. За өгж байгаа зөвлөгөө гэвэл яг алгаа ямар нэгэн зүйл муу зүйл тохиолдол үргэлж дараа нь сайн зүйл тохиолдно шүү гэдгийг санаж явах хэрэгтэй шүү. Бусдад чин сэтгэлээсээ хандж байгаарай. Бусдыг unconditionally хайрлаарай гэж гарч ирлээ. За тэгээд өөрийгөө бусдаас бас яг хамгаалаарай. Хин нэг нь таныг яг хамгаална гэж зүгээр байгаад иж болохгүй шүү. За тэгээд хитрхи залхуураад иж магадгүй юм шиг байна энэ хүмүүс маань. Жохон залхуу байх гадаж магадгүй юм шиг байна. Тэгэхээр тэргээ жохон болоод байлгаа ямар нэгэн зүйл эхлүүлэл тэрнийхээ араас үзэлдэрэй гэж хэлье. Тэгэхээр нэг иймэрхүү зүйл гарч ирлээ. За одоо болохоор зэрэг юунаас шоноос гарцгаая. Тэр Jupiter 9. Jupiter 6 юм уучлаарай. Jupiter 6 Virgo
нэлээд цэвэрлэгээ гарч ирээд байгаа байхгүй. Угаасаа цэвэрлэгээ гэсэн цэвэрлэгээ гарч ирж байна. 6 дугаар ажил бас их цэвэрлэгээ. Окей. Нэлээд цэвэрлэгээтэй л холбоотой цэвэрхэн байх дуртай, цэвэрч явах дуртай тийм л хүмүүс байна да. Эсвэл яг ажлын орчин гэрээ цэвэрлэх дуртай. Нэлээд юм ажил дээрээ азтай, одтой, ухаантай, хөдөлмөрч тийм хүн байна. Тийм хүмүүс байна гэж төсөл гарч ирлээ. За тэгээд энэ үрээд манай орчлон маань дуусаж байна. Энэ үрт сонссон маш их баярлалаа. За тэгээд хувийн орчлого авах хурал нэлттэй байгаа шүү. Маш их удаан хугацаанд хийсэнгүү, харагдчихлаа хийсэнгүү уучлаарай. За тэгээд дараа уулзтлаа. Баяртай. Баярлалаа. За 3 дугаар үзрээс сонсон хүмүүс маань онцлогтой тавтай морилно. 3 маань Trust and Faith гэсэн үзэр байгаа. Ийм Angel Statue буюу сахиусан тэнгэрийн хөшөөтэй. За тэгээ энэ болохоор зэрэг таны spirit animal буюу сүнсний амьтан гэсэн үгийн өнгөрсөн амьдрал дах. За энэ болохоор зэрэг таны өнгөрсөн амьдралын ерөнхий байдал. Энэ болохоор зэрэг яг таны энэ өнгөрсөн амьдрал маань одоо яг яаж нөлөөлөд байна гэдэг хөдрөөд. За энэ болохоор зэрэг танд өгөх зөвлөгөө юм аа. Тэгэхээр 3 дугаар онцлогыг сонгосон хүмүүс нь айгүй азтай 2 шинэ хөдөр иргэд бол гаргаж ирлээ. Сая дөрөв задсан шинэ хөдөр маань байна. За энэ өдөр болохоор ч манай найз өгсөн шинэ хөдөр байна. За тэгээд Trust and Faith болохоор зэрэг ерөөдөө бол итгэл гэж байгаа. За та бусдад итгэлээ болон өөрт итгэлээ алдсан тохиолдолд энэ хөзөр гарч ирд юм байна. Тэгэхээр яг тийм одоо болохоор зэрэг ерөөсөө өөртөө ч итгэхгүй, бусдад ч итгэхгүй байгаа бол тийм зүйл болтол чинь ямар нэгэн зүйл болсон гэсэн үг. Жишээлбэл нэг хүн маш их итгэжсэн чинь тэр чинь таны итгэлийг алдсан юм уу те? Тийм зүйл бас байж болно. За тэгээд та өөртөө болон бусдад итгэхгүй байгаа учраас spirituality буюу сүнслэг байдал, бурхан, зэрэг зүйлсэд бас яг нэлээд тэгж итгээд байдаггүй гэж эндээс бол гарч ирлээ. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг та ерөөсөө хүнийг уурчилж чаддаггүй бас байж магадгүй. Тэрийг бас яг илэрхийлж байгаа. За чита болохоор зэрэг илэрхийлж байна уу гэвэл читаны өөрөө ийм маш их ирч хүчтэй үйл хөдлөл, амжилт, эрчим хүч зэргийг илэрхийлдэг байхгүй юу? Маш их хурдан тийм амьтан шүү дээ, тийм болохоор яг та өнгөрсөн амьдралдаа үнэхээр ингэж гэрэлтэж явсны ч бас их илэрхийлдэг. Тэгэхээр яг ингэ гэрэлтэж явж байгаад яагаад одоо өөртөө итгэлгүй болцсон байна вэ гэдгийг бас яг үздцгээе. За тэгээд ерөөдөө бол нэлээх юм ирч хүчтэй, гадагшаага тэмүүлдэг, амжилтын төлөө явдаг, зорилго хүсэл тэмүүлэлтэй. За тэгээд жоохон бодлогогүй, төвчээргүй, тийм өсөлтөх дуртай тийм хүн байсан байна гэдгийг бол илэрхийлж байна. За энэ өнгөрсөн амьдралдаа болохоор зэрэг яг энэ бас энэ хөзөр буюу 8 months хөзөр яг бас читатай адилхан энергитэй гэсэн үг. Маш их хурдан зүйлийг илэрхийлдэг. За the carrot нь болохоор зэрэг амжилтыг илэрхийлдэг. Тэгэхээр бас яг аргагүй л яг үнэхээр юм амжилттай
тийм байсан байна. За тэгээд маш их зүн сонтой амжилтаар дүүрэн ирч хүчтэй бас яг эндээс яг бодлогогүй гэдэг эндээс гарч ирж байгаа. Өөрийгөө хангаалах асар хүчтэй тийм хүн байсан байна. За тэгээд нэлээх бас их азтай. Ер нь өнгөрсөн амьдралдаа нэлээх юм муухай бол амьдралаар амьдраагүй юм шиг байна. Гэхдээ эндээс бол бас их жоохон урвалт ч юм уу тиймэрхүү зүйл бас их жоохон ажиглагдаад байна. Таны яг мэдээгүй, таны яг хараагүй зүйл чинь яг цаагаараа нууцаар яг нэг юм муу зүйл болсон гэж эндээс бол харагдаад байна. Ай нүг Аленушка гэсэн үгтэр. За тэгээд ер нь бол нэлээх юм сайхан амьдэрсэн тийм хүн байна. Одоо яг яагаад итгэлээ алдсан байна вэ гэхлээр яг юм хитрхи их зүйл хүссэнтэй холбоотой юм байна. Эдгээр амжилттай байсан ч гэсэн энээс илүү амжилт, энээс илүү зүйл байгаа гэд тэгээд байх тусам яг ингээд одоо байгаа ч гэж өнгөрсөн амьдралдаа байсан зүйлийгээ үнэлэхгүйгээр илүү их хүсэж исэн болохоор яг танд одоогоор ирээдүгээс нэхэ гэж түүж хүсээд байх тийм итгэл ерөөсөө байхгүй болцсон. Бас нэг зүйл нэг бустай холбоотойгоор ингээд нууцаар таны эсрэг зүйл хийсэн байх магадлал бас яг байна гэж эндээс бол харагдлаа. За тэгээд энэ маань энд яг яаж нөлөөлөд байна вэ гэсэн чинь дэмүүн хүзэр энд гарч ирж чинь гэхэлэр бас нэг холбоотой болоод ирж ийн л да. Одоо яг танд яаж нөлөөлж юм бэ гэвэл энэ үзэрнүүд нь бүгдээрээ доош харчиж дэмүүнээс бусна. Тэгэхээр ерөөсөө нэг ингээд олигтойхон шиг амарч чаддаггүй. Ингээд доктортой байж чаддаггүй. Үргэлж ийш тийш ингээд үсчээ ийш тийш ингэж яваад тэгээд айгүй нэг юм өнгөрсөн амьдралдаа бас нэг юм шарах авсан гэж эндээс бол харагдаад байхын хин нэгнээс тийм болохоор дахиж нөгөө нэг итгэлгүй болцсон гэдэг нь эндээс бол харагдаж байна. За тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг яг жоохон арих тэмбэг ч юм уу тиймэрхүү зүйлсэд дуртай болсон байх магадaltaй юм шиг байна. Гэхдээ маш жоохон л доо. За тэгээд нэг юм toxic environment-ээс ерөөсөө гарч чаддаггүй болцсон гэх юм уу. Одоо өөртөө итгэлгүй байгаа учраас өөрийгөө үнэлэхгүй байгаа учраас өөрөө чинь үнэлэхгүй байгаа газар байгаалаад гэж ер нь л эндээс л гарч ирж байна. Тийм. Тэгсэн мөслөө ер нь бол яг та хүмүүс туслах маш их юм дуртай. Танд өгж байгаа зөвлөгөө гэвэл хайрыг хүсч ивэл ерөөд бол хайр олох, хайрын тал дээр ер нь бол та нэлээ азтай юм шиг байна. Азтай байна. Гэхдээ юуны дараа вэ гэвэл та хэрэггүй зүйлсээ тавьж өгсөний дараа гэж эндээс бол гарч ирлээ. Одоо жишээлбэл танд одоо ийм токсик харилцаа байсан бол токсик үерхэл байсан бол тэрийгэ хайж орхиж явж ийж энэ зүйл маань гарч ирнэ шүү гэж эндээс бол сануулж байна. Тэгээ бас нэг зүйл нь шийдвэр сонголт хийхдээ бодлоготой бай гэж эндээс бол гарч ирлээ. Гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөө, ээж аавтайгаа илүү цагийг өнгөрөө, дүү хүмүүтэйгээ ярилц гэдгийг бас эндээс бол хэлж байна. Тэгснээрээ яг та бусдад итгэхгүй байсан ч гэсэн гэр бүлдээ итгэж эхэлнэ гэсэн үг л дээ. Гэр бүлдээ итгэж эхэлснээр гэр бүл чинь танд өөртөө итгэл чинь өгч чадна. За тэгээд ирээдүгөө төлөвл өөрт чинь ерөөдөө бол өөрийн чинь хүссэн амьдралаар амьдрах боломж ихтэй байна. Тийм болохоор ирээдүгөө төлөвлөө тууштай байна гэж эндээс бол гарч ирлээ.
Өөртөө хайртай байгаарай. Өөртөө хайртай байгаарай. Изокопс жиргүүл бол яг уу хайрыг илэрхийлдэг л дээ. Гэхдээ хамгийн ихэнд яг хувь хүний өөрийнх нь хайрыг илэрхийлдэг. Яг өөрөөрт хайртай байж ш тухайн хүн хайраа болно гэдгийг илэрхийлдэг. За нэг тийм байна. За одоо болохоор зэрэг зөвлөгөө өгөх үе зөвлөгөөн дээр болохоор шамсаа яа. 3 ярилц шинэ хэл сур хөдөлмөрлөл тэгж байж өөрийнхөө хүссэн зүйлийг татаж чадна гэмээ. За нэг тэрхүү мессеж энэс бол өгч гинөө. Тэгэхээр яг энэ донд чинь энэ дээр бол харилцан яриатай холбоотой зүйл гарч ирээгүй. Энэ дээр өөрийгөө бүр хаацсан байсан. Тийм ээ. Тэндээс ч гэсэн ерөөсөө харилцаад холбоотой гарч ирээгүй гэхэлэр харилцан яриа чухал гэдгийг бас яг ойлгох хэрэгтэй юм шиг байна. За тийм байна. За энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. 3 дугаар сонголтын маань онцлог энэ өрөө дуусч байна. Тэгээд хувийн онцлог хэлэх бол нэлттэй байгаа. Манай Facebook хуудас руу бичээрэй гэж хэлье. За яг 3 онцлог хийсэн чинь жоохон ядраад байдаг болчихжээ. Тийм байна. За тэгээд энэ хүртэл сонсон маш их баярлалаа.